За өдрийн мэндэ та илүү их хэрэгтэй сонирхолтой байж магадгүй гээд A-Studio-гийн талаар суулцмаар санагдлаа. Тэгээ A-Studio бол ерөнхийдөө бид нар Vibe Code гэдэг бид нэг гэртээ байж захтаа ч гэсэн заавал нэг мэрэгжлийн хүний тусламжгүй зөвхөн хиймэл оюуны үнэгүй боломжийг ашиглаад туршиж үзэх маш олон боломжуудыг энэ дээр хангаж өгдөг. Жишээлбэл би яанх бол янз бүрийн л аппликейшнуд хийлгэж үзчихсэн. Тэгээд энийг бол бүгднийг үнэгүй хийчихсэн. За тэгвэл өнөөдрийнхөө яг лайваар бол хятад хэл дээр, солонгос хэл дээр, англи хэл дээр ч юм уу те ингээд айгүй гоё юм сонсч ийлээ гэж бодъё л та YouTube-ээр те. За YouTube-ээр айгүй гоё юм сонсч ирсэн. Гэхдээ тэрнийг ингээд ойлгохгүй, орчуулахгүй болоод ингээд айгүй хэцүү шүү дээ. Тэнгүүд A-Studio бол ерөнхийдөө Google-ийн ийм хиймэл оюуны бүх зүйлийг туршиж үзэх боломжийг олгодог юм гоё зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр яг синхрон орчуулгатаагаар видеогоо үздэг бол бас ямар вэ гэдэг ийм зүйлийг туршиж үзэх гэдэгсэн. За Google руу орно бид нэр. Google руу орно. За Google дээрээ бид нар AI гэдэг хиймэл оюун гэж бичиж, тэгээд Studio гэж бичиж. За Studio нь болохоор яг ингээд биччихээр ханах яхахыг Google гэж бичиж. Тэгээд Google дээр дарангууд ийм хамгийн ихний илэрц дээр нь дарчин. За тэгээд хамгийн түрүүнд энэ Playground гэдгийнх нь 3.5 гэдэг live хэсэг дээр нь дарчих хэрэгтэй. За энэ дээр бол 70 хэл дэмждэг учраас сонгоч гэсэн үг. За тэгэнгүүт одоо өнөөдрийн яг лайвэр ярьж байгаа зүйлийн гол утга учир нь гарч ирнэ. За тэгэнгүүт бид нэр дурын хэлнээс монгол хэл рүү орчуулах гэж байгаа учраас монгол хэлээ сонгочноо. За ингээд монгол хэлээ сонгонгуудаа энэ дээр болохоор бид нэр шууд YouTube-ээс те ийм бичлэг олчилт ямар ч хамаагүй хэл дээр байгаа. За би тэгээд өмнө өчтөр үзчихсэн видеогоо. Тэгээд энэ бичлэгийг монгол хэлээр сонсомоор санагдсан. За тэгээд би share audio from tab гэж байгаа. Энэ tab дээр дарангууд яг ийм нэг цонх гарч ирнэ. Яг ийм цонх гарч ирнэ шүү. Тэгээ энийг нь tab дээр дараад энэ видео үзэж байгаа видео байшиж байгаа табаа ингээд дарчин. За ингээд энэ видеогоо тоглуулах юм бол шууд ямар хэл дээр бичигдсэнээс үл шалтгаалаад монгол хэл дээр орчуулж өгнө гэсэн үг. За туршаад үзье. Энийг тоглуулахаар те энэ бол англиар яриа явж байгаа шүү дээ ер нь. Тэгэнгүүт шууд тэр англиар нэгдүгээр хэлийг нь ярьж байгаа юуг нь скриптээр англи монголоор шууд гаргаж байгаа. Дээрэс нь энэ гаргаж өгсөн хэлээ болохоор шууд монгол хэлээр уншиж өгöd байгаа. Тэгэхээр энэ дуртай 5 зүйлийн жишээ байна гэх мэтлэнгээр шууд монгол хэлээр уншиж өгч байгаа. За энэ нь бол магадгүй яг хүмүүст нэлээд хэрэгтэй байж болох юм те. Ягаад тэгэхээр одоо спа хэл дээр бол маш сонирхолтой контентууд хийгддэг. За дээрэс нь араб хэл ч юм уу те бидний мэдэхгүй сураагүй ийм хэлээр маш олон төрлийн контентууд гарч идэг. Тэгэхээр тэр болгоныг ингээд монгол хэл рүү орчуулахын тулд орчуулагч хэрэг болох байх. Тэгсэн чинь ингээд YouTube-ээр зүгээр явж байгаа видеог дурын үзмээр байгаа видеогоо гаргаад ингээд шууд англи скриптэнд гараад монгол скриптэнд гараад дээрэс нь би унших боломжгүй зүгээр байвал шууд чихвчээр тэрнийг нь уншаад монгол хэлээр уншаад өгчнө гэдэг бол орчуулад өгчнө гэдэг бол бүр маш их цаг зав хэмжээ гэсэн. Тэгээд хамгийн гол нь энэ бүгд үн төлбөргүй байдаг. Тэгээд A-Studio бол таад ямар ч юм орчуулагч байдлаар бас ашиглаад дуртай контентоо бас үзээ явж болох нь байна. За тэгээ яг ер нь бол энэ та нарт хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Тэгээд лайва үзчихэд хэрэгтэй байсан бол комент үлдээгээрэй. Тэгээд дараагийнхаа YouTube дээрх сувг дээр лайв дандаа AI-тай холбоотой ялангуяа A-Studio-тай Google-ийн студиотой холбоотой зүйлүүдийг хамтдаа туршиж үзхийг хичээнэ. Яг тэр өмнө нь бол зөвхөн A-Studio front-end болсон бол одоо нэг front-end, back-end, runtime хоёулангийн ингээд зэрэг хийгээд яг бүтэн аппликейшн, full stack аппликейшн шиг юм аппликейшнуудыг туршиж үзэх боломжийг бас олгодог болсон. Тэгэхээр бид нэр A-Studio ашиглаж аваад янз бүрийн юмнуудыг бас хийж туршиж үзхийг хичээнэ. Тэгээд та магадгүй юу хүсэж чинь тэрнийг комментээр үлдээх юм бол дараагийнхаа лайваар бас ороод танилцуулах та хамт хийхийг хичээнэ. За тэгээд лайвтаа хамт байсан та нартай баярлалаа. Дараагийнхаа лайвыг уулзцгаая.